Пенициллин. Хүнийг төрөл бүрийн нянгаас ангижруулж байдаг хамгийн энгийн антибиотик бол пенициллин юм. Тэгвэл үзэгч та пенициллинийг чухам юунаас гаргаж авдаг гэдгийг мэдэх үү? Шотландын нэрд бактериологч Александр Флеймин 1928 онд хөгцсний бүтэц болон түүний эдийн эргэн тойрон дах нянгийн үржлийг судалж байгаад нэгэн сонирхолтой нээлтийг хийсэн байна. Энэ бол мэдээж пенициллины нээлт юм. Тэрээр хүнсний болон зарим нэг төрлийн бүтээгдэхүүний хөгцсний нян эргэн тойрон дах бусад төрлийн нянгуудыг устгаж байгааг нотолжээ. Энэ нь түүний хувьд агуу нээлт болсон бөгөөд энэ нянгаар Флеймин пенициллин хэмээх антибиотикийг гаргаж авчээ. Пенициллин гэдэг нь хуруу шилэндэх хөгц гэсэн утгатай үг бөгөөд он жилийн уртад явсаар пенициллин гэсэн шинжлэх ухааны нэр томьёо болон хувирсан байна. Пенициллин нь хүний бие дэх зарим нэг төрлийн нянг устгах чадвартай хүчтэй антибиотик бөгөөд одоогийн байдлаар хамгийн эртний гаралтай антибиотик болоод байгаа юм а. Хамгийн гайхалтай нь одоо хүртэл дэлхийн нийтийн анагаах ухаанд амжилттайгаар хэрэглэгдсээр байгаа билээ. Энгийн нэг нян хүний биед ашиг тустай болохыг баталсан Флейминий нээлт өдгөө 7 өөр төрөл салбарлан хөгжсөн байна. Харин Флеймин өөрийн энэ нээлтээ 1929 онд олон нийтэд зарласан бөгөөд хожимо буюу 1945 онд энэ нээлтийн ачаар физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг хүртсэн юм. Монгол дахь Википедияг хөгжүүлцгээе.